Мөн спорт бүжгийн клуб болон Монгол Улсын бүжгийн холбоотой хамтран Сарны цом 2012 тэмцээнийг зохион байгуулж байна. Нийт хөдөө орон нутгаас шалгарсан 1000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсын урдаа барих олон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн баг тамирчид мөн өөрсдийн бүжгээ үзэж сонирхолсон юм а. Ер нь бол зохион байгуулалтаа Сарны цом тэмцээн 3 дахь жилийн нөр үзэж байна. Энэ жилийн тэмцээний онцлог нь гэвэл Сарны цом тэмцээний хүрээнд Монгол улсын аврах шалгаруулах насан туршидтын формашн буюу хамтлагаараа бүжгэлдэг 8 осоор эжилсэж бүжгэлдэг тэрний латин стандартын 2 аврах шалгаруулалт тэмцээн явагдав. Энэ жилийн нэг онцлог нь Сарны цом 2012 бүжгийн тэмцээнтэй холбогдуулан насан туршидтын улсын аврах шалгаруулах тэмцээнийг хамтдхан зохион байгуулж байгаа явдал юм. Дахнаас одоо өсвөр болон хүүхэд нас цэцэрлэгээс нийлээд 3 клубээс нийт одоо 10 гаруй хамтлаг орж байгаа. Тэгээд манай хамтлагийн үдх юм бол мөнхийн хамтлаг маань шинээр үүсэн байгуулагдаад удаагүй байгаа. Сая Дархуул аймгийн аврах шалгаруулалт формашн 2012 тэмцээний алтан медалийг хүртээд Сарны цом наадамд одоо оролцоор ингэж хөрөлж ирж үзүүлж байгаа маа. Залуучуудын төрөлд стандарт бүжиг, латин бүжгийн төрөл, өсвөр үе, хүүхэд нас болон цэцэрлэгийн гэсэн ангиллаар тэмцээнэ явуулж байна. Шалгарсан тамирчид энэ оны сүүлд 12 дугаар сард зохиогдох бүжгийн спортын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм а.